За сайн байцгаана уу? За энэ удаагийнхаа лайв бичлэгийг хийх гэж байна. За таад маань сайхан хаварж байна уу? Ажил төрөлн сайхан бүдэмжтэй байна уу? За энэ удаагийн бичлэгээр би бас таадтай сонирхуулах журмаар дандаа Чехийн тухай, Европын тухай голцоо ярьдаг болохоор энэ удаа Европод бас оршиж байдаг нэгэн жижиг одоо квадрат метр нийцлэхүүгээр маш жижигхэн орон жижигхэн хотуудын тухай бас сонирхолтой гэж бодоод энэ бичлэг хийж байна л да. За тэгэхээр энэ их дэлхий дээр байдаг одоо 1278 оноос хойш одоо оршиж байгаа 467 квадрат километр квадратын нэг тийм сонин орон байна. Маш жижигхэн. За мэдээж яриг Ватикан мэдрийг бол гүйцэхгүй. Ватикан ч бүр жижигхэн тийм ээ. Ватиканыг бол манайхан маш их аяллаар явж их үздэг. За тэгэхээр үүний тухай би бас таадтай бас сонирхолмор санагдлаа. За энэ нутаг газар нутагта ямар ч үнэт баялаг байхгүй гэж байгаа. Ямар ч үнэт баялаг байхгүй. Үйлдвэр байхгүй. Газар тариал нэх эрхэлдэггүй. За боловсролын хувьд бол 100% боловсролтой байдаг хүмүүс нь дандаа сургуулиар дамждаг. Боловсрол нь бол ямар ч үн төлбөргүй байдаг байна. За нэгдээд сургуультай тэр нь ч гэсэн үн төлбөргүй. За өөрийн мөнгөнд тэмдэг бол байдаггүй. Гэхдээ эдгээр нэг тэр мөнгөнд тэмдэгтийг одоо Ватикан шиг өөрийн мөнгөнд тэмдэг бол байдаггүй гэж байгаа. Гэхдээ ерөөсөө евроор бол бүх гүйлгээгээ хийдэг. Бүх мөнгөн бусад улсын мөнгөнд тэмдэгтийг хүлээн зөвшөөрдөг гэсэн байна. Тэгэхээр долларч бас болдог. За ажилгүйдлийн хувьд бол ерөөсөө 2.5%. За ажилгүй хүмүүс бол бараг байхгүй гэсэн үг байна. За маш сонирхолтой нь төмөр зам байхгүй, онгоцны нисэх үйлчилгээ байхгүй. Гайхалтайгааз. За ийм газар байна. За миний их сонирхол татсан юм ямар ч одоо хууль цаазны одоо тийм өмгөөлөгч байхгүй, шоронгийн одоо ажилтан байхгүй, шорон байхгүй ийм газар байдаг юм байна. За 154 хүн хэрэг одоо нэг 100 мянган хүн дотор болж идэг гэж байгаа. Одоо хэрэг явдлаа одоо цагдаагаар шийдвэрлэгдэх тиймэрхүү ойр зургийн жижиг сажигийн маргаан болол гардаг. Гэхдээ ерөөсө тэрэнд бол шорон одоо цэрэг айрам ямар ч шаардлагагүй тийм газар байт юм байна. Миний бодлоор ерөөсө яг девач мэтлж хэлэхээр. За аялагч нарт маш таатай. Хүн ард нь аюу тийм ийдэг харьцаатай, маш гоё, үргэлж инээмсэглсэн, дандаа хүн тусалсан одоо ер нь тэнд очисон хүн ер нь эндээс би буцмааргүй байна гэсэн сэтгэлийг маш их өгсөн байт юм байна. Одоо яаж одоо стрессгүй газар бол хүн байхыг л бодно үстэй ер нь яаж бодсон тийм ээ. За дундад наслалт мэдээж ирэх маш өндөр 83-аас 83-аас 85 нас хүртэл насалдаг байна. Их настай хүмүүс их байдаг юм байна. За зуны одоо улирланд бол 300 зуны улирал ихэнх нь за тэгээ 360 хоногтой бол үндсэндээ 300 хоногт нь бол үргэлж сайхан нартай байж байгаа одоо ямар эвэгдсэн газар ээ л гэж бодлоо. Үргэлж нартай байдаг газар байдаг юм байна. За эмнэлэг үйлчилгээ бол байна. Үн төлбөргүй байдаг юм байна. Тэгээд ажил хийж байгаа хүмүүст бол ямар ч одоо мөнгө төгрөг төлөхгүйгээр бүх эмчилгээний үйлчилгээг авдаг юм байна. За ямарваа худалдаа арилжаа 8 ямар ч валютаар хийгддэг гэж би түрүү хэлсэн. Тэгээд тэрэндээ ерөөсө цензур контрол гэж бол бараг шаардлагагүй байдаг ийм газар байдаг юм байна. За энд бол би ямар орны тухай яриад байна гэхлээр Андорра улс. За Андорра улсын тухай ярьж байна. За би түрүү хэлсэнчлэр 467 километр квадрат талтай. Нийт хүн ам нь ерөөсө 90 мянган хүн л одоо дунд байдаг юм нас. 90 тийм цөөхөн хүн амтай байх уу? 90 мянган хүнтэй. За энэ тус улс нь бол Испани, Францын ерөөсө хил залгаад нэг талдаа Испани, нөгөө талдаа бол Франц хил залгаа байдаг юм байна. За үнэхийн үлэмжийн жижиг одоо мөртлөө маш үзэсгэлэнтэй, байгаль нь маш гоё, уултаа, устай, нууртай бид нар бичлэгийг үзсэн үнэхээр байгалийн
цогц одоо тийм маш сайхан газар байдаг юм байна. Бүр тийшээ явж заавал аялж үзье гэж бодогдлоо. Тий. За маш амар тайван, зэрэг айрам шаардлагагүй. За энэ одоо ямар сайхан юм бэ тий. Хүн болгон одоо яг ийм нийгэмд үнэхээр одоо бас нэг амьдрах юмсан гэсэн бас бодол төрмөр санагдтал байт юм байна. За барилга байгууламжийн дараа янз бүрийн нээлттэй реклам, зар сурчилгаа, нэг шаваарлсан утга учиргүй нэг хаана юу байгаа нь мэддэхгүй тийм юмнаас огт байдаггүй гэн. За нэг хин тент гэрлэр гэлбаал одоо тийм худалдааны нэг юм гэрэл гэл болсон нэг 9 шидийн тийм асуудал байдаггүй. Тэгсэн мөртлөө 8-нд их тохиромжтой бараанууд маш чанартай. Энд янз бүрийн брендийн бараанууд асар хямд байдаг гинэ. За тэр нь яагаад тийм байдгийг гэхээр худалдааны нөгөө нэг татвар бараг байдаггүй. Айгу одоо байсан ч маш үлэмжийн бага байдаг. Тийм учраас одоо тэр бараанууд нь аюу хямдхан ирж хямдхан борлуулагддаг ийм асуудал байдаг юм байна шүү. Би худалдааны бараанууд нь одоо 20-40% хямд байдаг гэн бусад Европын орнуудаас. Гайхалтай биш гэж юу? Үнэхээр надад таалагдлаа. За тэгээд гольфийн талбайтай. За тэгээд одоо дэлхийд бүр гайхагддаг маш гоё цаны том баазтай. За тэр нийслэл нь одоо Андорра Лабела гэдэг одоо цаны бааз байдаг. Тэнд бол маш их олон улсын хэмжээний том цаны том тэмцээнүүд болдог. Өвөл бол өстой гайхалтай уул ус ихтэй болохоор уулаараа нөгөө тэр цаны баазаа байршуулсан одоо ийм байдаг юм байна. Тэгээд тэрүүгээрээ бас их маш их аялал жуулчдыг татчихдаг ийм гайхалтай газар байна. За ажилчдын хувьд мэдээж хүн ам нь айгүй цөөхөн юм чинь 90,000 хүн гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ажилчдын хуучийг эдрийг голцоо нөгөө нэг Испаниас ихэнх хувь аваад цөөхөн хэдэн хүн Португалиас очдөг юм байна. Тэгэхээр цагаачд нь ерөөсөө Португалих буюу Испанихан маш их байдаг юм байна. Одоогийн Андорра бол аялал жуулчлалын 10 сая хүн ирж очдөг гэж жилд. Тэгэхээр ерөөсөө 10 сая жуулчтай байдаг. Газар зүйн байдал нь таатай учраа мөн худалдаж авахд одоо юмны худалдаа авал 8 одоо дэлгүүр хашаа хийдэг хүнд бол үнэхээр таатай ийм орон байдаг юм байна. За гэтэл Европын орныхан их очдог гэн өөрсдөө. За энэ нэг хүн бүр заалгаад ерөөсөө лайв хэлэхгүй. За өөрийн бие даасан байдалтай хоёр улстай их найддаг гэн. Тэгэхээр Испани, Франц хоёр баг энэ Андорра улсын одоо амар амгалан байдлыг бол үнэхээр бас хариуцлагатайгаар бас одоо найрсаг харьцаатайгаар хамгаалахыг хичээдэг юм байдаг юм байна. За парламентын засаглалтай Европын холбоонд элсээгүй орн биш шүү энэ. Евросоюзд байдгүй гэж байна. За нийслэлдээ зөвхөн нийслэлдээ бол 23,000 хүн амьдардаг юм байна. За ард иргэд нь бол нэг 50%. За цагаачд нь бол нэг 50% байдаг юм байна. Тэгэхээр зөвхөн ганцхан Андорра улсад ийм жижигхэн улс мөртлөө 40 зочид буудал байдаг гэн. Тэгэхээр зочид буудал их л байхаас өөр аргагүй шүү дээ. Аялал жуулчлал маш их хүчсэн орн бол учраас. За тэгээд 1911 онд Испанитай холбосон анхны зам тавигдсан байна. Машины л зам. Онгоц байхгүй, вагон байхгүй болохоор машин зам нь хөгжиж байдаг гэж таараа. Тэ. За тэгэхээр анх Испани улстай хил залгахын тулд тэд 11 онд бүр 1911 онд тийм замаа тавьж ирсэн байна. 1933 онд Испаниас дараа нь сүүл Францтай холбож одоо зам барьж ирсэн байх шүү. Тэгэхээр бүх тээврээ машинаар зохицуулагддаг ийм газар байна. За одоо бол интернет бол гайхалтай хурдтай гэж байна. 1 секундэд 100 мегабайт одоо хурдтай тийм интернетийг бүгд ашигладаг гэж байна. За ер нь эдний тухай уншаад байсан чинь үнэхээр гоё санагдаад. За 1960 оны үеэр хүйтэн дайны үеэр цэрэг цөмийн одоо хурцтмал байдлын орчин үед Андорра жилдээ $4 зөвхөн зарцуулсан гэж байгаа шүү. $4 юу их вэ? Тэгэхээр энэ юу гэж нотолж байна гэхэлэр энэ маш аюулгүй орн байсныг л нотолж байна гэж. Ерөөсө тэр дайн дажинд бол хөрөнгө оруулж хийх ямар шаардлагагүй одоо ийм орн байдаг юм байна. Түүгэрч барахгүй сүүлийн 10 жилийн хугацаанд хууль бус 8 татварын бодлогоос чөлөөлөгдсөн аялал жуулчлалын ачаар цаны спорт хөгжөөд тэдний амьдрал асар их сайжирсан байна.
Ер нь тэнд хууль бус 8 гэж ойлголт байдаггүй гэж байна. Бараг тийм. За өнөөдөр Андорра хаант улс сүүлийн 10 жил цэргийн мөргөлдөн гараагүй гэж байна. Ер нь айран байгуулах хэрэгцээ ёор алга гэж байна. Хизээ нэг бид нар нэг юм болох л тий. За жижиг асуудал гарвал ерөөсөө цагдаагийн алба түүнийг хамгаалж идэг юм байна. Цагдаагийн алба хамгаалж байна. Тэр цагдаанда ерөөсөө 240 албан хаагчаал ажилладаг юм. За сонирхолтой, үнэхээр сонирхолтой. Жуулчид оршин суугчдын одоо хооронд янз бүрийн проблем гарвал цагдаа л энэ асуудлыг зохицуулдаг гэнэ. Тэгэхээр тэр нь өмгөөлөгч, шүүгч, шоронгийн дарга өмгөөлөгч, шүүгч, шоронгийн дарга гэсэн мэрэгжил бол огт байхгүй устцсан ийм орн байдаг юм байна. Йоо, ерс гайхалтай гэхгүй яах юм. Браво гэмээр. Хин одоо ийм сайхан оронд ийм өгөөлөг шүүх сэргээл ёо ийм юм байхгүй энэ чи ямар сайхан амаргалан амар тайван амьдардаг ямар азтай хүмүүс идэх юм бол доо гэж бодогдчих шүү дээ. Тэ. За Андорра бол 2022 оны байдлаар андуурчууд нь 48% би түрүү хэлсэн шүү дээ 50% нь. За түүнд нь Испанчууд нэг 24%, за Францууд нэг 4.5%, Француухан их цөөхөн очдөг юм байна. За Португал бол нэг 11%, Португалчууд байдаг юм амьдардаг юм байна. Тэгээд Аргентинчууд бас нэг ганц хувь байдаг юм байна. За тэгээд бусад үндэстэн нэг 9.8%. Тэгэхээр энэ бас нэлээд олон орны хүмүүс бас тэнд ажил хийж амьдардаг байх нь шүү дээ. За албан ёсны хэл нь Каталан гинэ. Каталан боловч Франц, Испани, Португалаар өргөнөөр ярьдаг гэн. Тэгэхээр жуулчид эдгээр хэлтэй байхад бол тэнд бол ерөөсөө асуудал алга англи хэл гэж ерөөсөө бичээгүй лээ. Ерөнхийдөө энэ нөө Европод оршиж байгаа орн болохоор Франц хэл мэддэг, Испани хэл мэддэг, Португал хэл мэддэг байх юм бол асуудалгүй юм байна гэж ингэж ойлгож байгаа шүү дээ. За одоо бол тэгтээ сүүлийн үед бол залуучууд нь бол англи хэл бол сураад англи хэлтэй хүмүүс бол тэнд бол аялах одоо боломжтой гэж бас нэг газар би бас уншлаа. Тэр бол үнэн байх. Тий англи хэлээр нь хаасаагүй л хэрэгцээтэй болдог. За 93 онд нэгдсэн үндэсний байгууллагт хэлсэн орн байна. Нилээд оронд одоо элчингийн нийс юм байна эднийх. За ийм сонирхолтой, ийм гайхалтай, ийм гоё орн байдаг юм байна. Заавал очиж үзье гэж бодогдлоо. Андорра гэж ерөөсөө урд нь бол яг хальтмал сонсож байсан боловч ийм сайхан диважин мэт ийм сайхан орн байдаг гэдгийг л сая л одоо олж уншиж мэдээж та нартайгаа заавал хуваалцмаар санагдлаа. Эдгээр ийм жижиг орнууд бол ер нь Европод бол байдаг. За жишээ нь Ватикан байна тий. Ватикан бол 0.144 км². Хаашаага ерөөсө 700 м талбайтай 1000 хүрэхгүй хүн амтай ийм улс хот байдаг. Тийм ээ? Энийг бол Ромд одоо аялж очсон манай монголчууд манаас андахгүй байгаа. Очиж үзсэн баг бүжиг дээр бас очиж үзчихсэн. Ром хотод байрладаг одоо Христийн шашинтны төв гэж тооцогддог шүү дээ. Ватикан ч тий. Бас л цайцтай, сэргээлэгтэй, хамгаалахтай, өөрийн гэсэн хэвлэгтэй, сонин сэтгүүлтэй, мөнгөн тэмдэгтэй бүр эдгэр чинь тий. Андорраг бодвол ерөөсө бүр одоо тэр цэрэг арим шүүх сэргээл бүх юмд байдаг гэж байгаа тэд нар гайхалтай. Үнэхээр сонирхолтой гайхалтай. За Европод бас Сан Марио гэдэг бүр 3 дугаар зуунд та нар бодоод үз. Бүр 3 дугаар зуунд бий болсон тусгаар тогтносон улс байдаг. Татвар асар их бага ард түмнээс авдаг учраас хамгийн их баян орн байдаг гэж шүү. Сан Марио мөн л Европод байрладаг. Сан Марио, Ватикан, Андорра гэх мэтийн орнуудаар таад маань Европоор аялах бол заавал сонирхож, олж уншиж, мэдэж, бичлэгүүдийг заавал үзээрэй. Үнэхээр гайхалтай тэр байгаль үзэсгэлэнтэй ярих юм биш. За тэгээд ийм сонин тогтолцоотой ийм улсууд орнууд байна. За Европод тэгтээ үзэж харах юм маш их аялаар явж байгаа улсууд бол сонирхох юм маш их байдаг. Та хэд маань бас хэрвээ Андоррагаа дээр очиж исэн бол хэрвээ та Ватиканыг үзчихсэн бол доор коммент хэсэгт сэтгэлдээ хуваалцвал бид нар маш их баярлах байна. Дээр нь
subscribe дараагүй мөртлөө миний бичлэгийг үзсэн хүмүүс маш их байдаг юм л та хэд маань subscribe-а дарахаа мартваа, хонхон дээрээ дарахаа мартваа, YouTube-ийн бичлэгнүүдийн маань намайг дагаж одоо үзэж байгаа та нартаа маш их талархаж байна. Тэгтээ түүнийг subscribe дарчих юм бол шинэ бичлэг болгон та нарт маань автоматар мэдээлэл нь очиж явах болно шүү дээ, тийм ээ. Тийм. За тэгээд ийм сонин санагдвал та хэд бас нөгөө сонсоогүй магадгүй мэдээгүй сонсоогүй дуулаагүй улсууд байх юм бол шеэр хийгээд тэдэртээ бас түгэж байвал их сайхан байна. Манай Монгол улсын нутагт ирсээр ямар их өргөн уужим сайхан том билээ тий. Тэгэхэд одоо яг сонирхуулаа та нартай танилцуулахад за жишээлбэл Чех улс бол одоо өр хангаа хэмжээний одоо газар нутагтай байх жишээтэй. Тэгтэл өр хангаа Чехээс том гэж байгаа шүү бас. За дээр нь Суринам улс өмнө говьтай зүрлэхгүй гэж байгаа. За Архангай аймаг Босни Герцеговинатай зүрлэхгүй. За Булган аймаг Эстоноос том гэж байгаа. Эстон улсаас. За өмнө Солонгосоос том Хөвсгөл аймаг байна зүрлэхэд. За Хойд Солонгос улстай Дорнот аймаг зэрэгцгүй байдаг. Одоо тийм газар нутгийн талбайгаар одоо бодоход тийм ээ. Тэгээд би нэг юм газрын зураг үзлээ л дээ. Тэгээд бүх одоо манай 18 аймаг гэм маань ингээд бүгдийг одоо нөгөө гадаадын Европын орнуудын одоо юугаар тэмдэглэжсэн маш сонирхолтой юм баримт бас байдаг юм байлээ. Google-ээр та нар үзэхэд бол сонирхох юм билээ. Тий. Одоо жишээл Баян Хөлгийн аймаг бол Швейцараас том гэж байгаа. Тий. Ийм мэдийн сонирхолтой мэдээллийг та хэдийх хуваалцлаа. За тэгээд та хэд маань өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Дараагийн бичлэг болтол. Баяр таа.